За цаанд залуусаа та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийнхөө шинэ бичлэгээр юу оруулах вэ гэх юм бол хэрхэн амжилттай суралцах төлөвлөгөө бичих вэ гэдэг талаар заавар зөвлөгөө өгч байна. Ер нь бол энэ 3 хэсгээс бүрдэж байгаа бичлэг шүү дээ. Энэ нэгдүгээр хэсэг нь байгаа. За тэгэхээр тэтгэлэг авахд хамгийн чухал буюу хөшөөрөг болсон зүйл нь суралцах төлөвлөгөө буюу study plan байдаг. Тэгэхээр миний хувьд ямар тактик баримталж энэхүү суралцах төлөвлөгөөгөө бичиж байсан талаар та нартай хуваалцах гэсэн. За тэгэхээр хамгийн эхлээд юу байдаг вэ гэх юм бол чи яг юунд сонирхолтой байна уу те? Яагаад энэхүү тэтгэлгийг авах гээд байна уу гэдэг талаараа бичиж өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ тактик дээр юу арах юм бэ гэх юм бол explain your main goals буюу өөрийнхөө яг юу хүсэж байгаа гэсэн яг үндсэн тэрхүү одоо хүсэл зорилгоо бичих хэрэгтэй. Жишээлх юм бол би хятад суралцах хүсэлтэй байсан учраас одоо миний main goal дээр юу байсан гэхээр би одоо bachelor degree-гээ яаж авсан тэр талаараа бичээд одоо ийм учраас би одоо үргэлжлүүлэн master degree ингэж авмаар байна. Энэ бол миний main goal. Хоёрдугаарт юу вэ гэх юм бол би энэ Chinese culture те хятадын соёл, хятад хэлийг би сурахыг хүсэж байна. Тийм учраас би энэхүү тэтгэлгийг авмаар байна гэж бол өөрөө хүссэн учраас одоо ингэж энэхүү study plan-ыг бичиж байна гэж өөрийнхөө яг үндсэн энэхүү зорилгоо бичиж тусах хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт яах ёстой вэ гэх юм бол яг тухайн программыг буюу одоо мэргэжлээ сонгож байгаа шүү дээ. Тэгвэл тэр программыг яах гэж үзэж байгаа талаар яг тухайн тэр одоо сонгосон магистр ч юм уу доктор ч юм уу бакалаврынхаа тэр програм гэдэг нь бол мэргэжлээ хэлж байгаа байхгүй юу? Тэр мэргэжлээ яг яах гэж сонгосон, ямар учраас вэ гэдэг талаараа одоо нөө main goal нь ишүүлээ задарч өгч байна гэсэн үг. За энэ 3 дугаарт яах хэрэгтэй вэ гэх юм бол тэрхүү одоо задлж өгсөн нөгөө main goal гэдээ яриад байгаа шүү дээ тий. Тэрийгэ өшөө цааш нь үргэлжлүүлээд ирээдүйд би яаж хийх вэ? Ирээдүйд миний одоо хүсэл зорилго нь юу байх вэ? Тэ? Ирээдүйд би яг энэ чиглэлээр яг ямар хуу одоо зүйл бичих үү гэдгийг илүү бодитоор илүү тусгаж өгөх хэрэгтэй. Хүмүүс ингээд ирээдүгөө төлөвлөж хийнэ гэхлээр илүү юм хийсвэр юм яриад байдаг байхгүй хитрхи томоор ч юм уу. Энэ бол тийм биш. Зүгээр л чиний одоо чи магистрт орлоо гэж бодоход чиний тэр судалгааны ажлын нэр нь юу юм бэ? Яагаад тэр чиглэлээр хийж байна гэдэг талаар бичгэд болно. Тэрнээс биш нэг уянгийн айллыг бол энэ ч бол оруулах ямар ч хэрэггүй байдаг. За ер нь бол яг өмнөх дурдсан энэ саяны хэсэг бол ер нь бол 4-р хэсэг буюу яг тухайн базж авсан одоо нөгөө нэг ирээдүйд юу хийх талаархаа илүү наривчлаад ингээд зоож өгж ингэж одоо маш сайн наривчилж бичих хэрэгтэй. Ингээд задлж бичиж өгөхдөө чи одоо бүх зүйлийг энэхүү одоо задлж байгаа хэсгээр тусгаж өгөх хэрэггүй. Маш чухал гэж өөрийнхөө хувьд бодож байгаа тэрхүү хэсгээр 1 2 3 ч юм уу тийм дараалалаар бичиж байрлуулж өгөх хэрэгтэй. За 5 дугаарт буюу хамгийн сүүлд нь яах ёстой вэ гэх юм бол ингэж суралцсанараа чиний ирээдүйд ямар хэрэгтэй юм. Одоо жишээлбэл энэ мэргэжлийг эзэмшээд яг энэхүү судалгааны ажлыг хийгээд одоо энүүгээрээ чи өөрийнхөө карьерийг босгож явах юм бол одоо чиний ирээдүйн карьер чи ямар хөгжилтэй болох юм, ирээдүйн карьер чи яаж нөлөөлөх вэ гэдэг талаар илүү тусгаж өгж ярих юм бол энэхүү одоо study plan бол маш сайн болж байна гэсэн үг. За амжилттай study plan бичих хамгийн ихний 5 зөвлөгөө бол энэ байлаа. Ер нь бол миний хувьд баримтлагдаг тактик юу гэх юм бол study plan-ыг бичихдээ ерөнхийдөө 3 хэсгээс буюу 3 хэсэг болгож хувааж агаад нэгдүгээр хэсэг дээр саяны 5 тактикийг баримталж бичдэг байгаа. Дараагийн бичлэгээр та нарт юу хуваалцах гэх юм бол 2 дугаар хэсэг буюу саяны ирээдүйд ингэж төлөвлөсөн төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэх талаар харин 3 дугаар хэсгийн хувьд эдгээр 2 зүйлийг нийтэд нь дүгнэлт маягаар товчилж бичих. Эхний сурал маань энэ хүрээ дуусч байна. За тэгээд миний дараагийн бичлэгийг үзэх бол subscribe-а дараад цонхон дээрээ дараа хүлээж агараа. За явахгүй тэгээд аплод хийгнэ. За баяр та.